нийгэм, улс төр, эдийн засаг, цаг үеийн тулгамдсан асуудал, олонний анхаарал татсан чухал үйл явдлууд, түүнийг дорсон сэтгүүл. Бид чухал үйл явдлын эздийг тэмдэгч, харин тэдний байр суурийг тодорхой мэддэг. Тэдний үзэл санаа, үйл хэрэг та бидний амьдралд хэрхэн нөлөөлөх вэ? Энэ бүхнийг хар хайрцаг нэвтрүүлгээс хар хайрцаг. Орой минь төргийн үзэгчдээ хар хайрцаг нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Өнөөдрийн дугаараар эргэтэн эдис шилжүүлэн суулгах тухай хуулийн талаар эрүүл мэндийн хөгжлийн төвийн зөвлөх Батчулуун эмчтэй ярилцгаулна. Хар хайрцаг. За юуны өмнө бид бүгдийн урилгыг хүлээн авч манай нэвтрүүлэгт хүрэлцсэн явдал тань маш их баярлалаа. Тэгэхээр Батчулуун эмчээ та нэвтрүүлгийн эхэнд яг өөрийнхөө ерөнхий нэг түүхийг аягүй товчлаад манай үзэгчдэд өгөөч гэж би хүсэх байна. Та юу яагаад энэ эрүүл мэндийн салбар эмч болохоор шийдэв? Хэдийнээс хэдэн он хүртэл мэс заслын ажлуудаа хийгээд одоо яг юу хийж байгаа талаар нэг товчхон төлөвлөж. Би Улаанбаатарын Хунгуйт 1-р төрөлт төрсөн. Пандааны 7 хүүхдийн дундх 4-р хүүхэд нь бол төрсөн. За ер нь хүүхэд байхдаа тархиндаа гинтл авснаа улмаас бол олон жил эмчилгээ үйлчилгээ мэс заслал олон мэс заслал хийсэн. Тэгээд л ер нь эмч болъё гэдэг хатуу итгэл үнэмшилтэй болсон. Тэгээд хүний өвчин зовлонг бол би өөр дөр хэрхэн одоо өвдөлт ямар гэдгийг бол мэдэрсэн учраас хүний өвчин зовлонг бол илүү мэдэрдэг гэж би өөрийгөө боддог. Яагаад гэвэл өвдөлт гэдэг юм жинхэнэ утгаар би бол үзчихсэн. За тэгээд эмч болсон, эмч болоод гол нь 1993 онд Америкийн нэгдсэн улсын иргэн Холли Рашер гэдэг хүнтэй танилцсан. Тэр хүн маань бол миний багш, миний найз, миний аав хүн байгаа. Тэгээд тэр бол намайг дөнгөж төгсөөд судасны мэс засал болох талаар бодоогүй байхад намайг чи сайн мэс засалж болохын тулд судасны мэс засал сурах хэрэгтэй гэдэг зөвлөмж өгсөн. Тэгэл би ер нь судасны мэс заслыг бол сурсан. Америкийн нэгдсэн улсад очиж тэр хүний тусалцаагаараа очиж судасны мэс засал сурж ирснээс хойш бол эргэтэн шилжүүлэн суулгах эмчилгээ хийхэд бол заашгүй судасны мэс засал хэрэгтэй байдгийг байна гэдэг мэдээл. Ингээл 2006 онд бол Морис Слапак гэдэг профессор Монголд ирэл Их Британий иргэн хүн. Тэгээд тэр хүн бол Монгол бүр шилжүүлэн суулгах мэс заслын асуудлыг эхлүүлсэн. Тэгээд бол тэр хүний ярьж байгааг би сонссон. Тэр хүн бол би бол одоо дараагийн үе шатанд бол элэг шилжүүлэн суулгах мэс заслыг эхлүүлмээр байна. Надад англи хэл сайтай судасны мэс засалч эмч хүн хэрэгтэй байна гэж ярьж байхын сонсоод тэгээд би тэр хүнтэй танилцаад ингээд нэгсэн гүчи хаан гэдэг англи хэл хаан судасны мэс засал сурах гэсэн. Би Америк нэгдсэн улсад сурсан. За чи миний элэг шилжүүлэн суулгах багийн анхны гишүүн боллоо гэж намайг нь элэгний багт авсан. Тэгээд тэр Слапак профессор маань бол Монгол улсад элэг шилжүүлэн суулгах эмчилгээ, бүр шилжүүлэн суулгах эмчилгээг эхлүүлсэн. Одоо буянтай юм буурлах хүн байгаа. Одоо өнөөдөр Их Британи улсад амьдарч байгаа. Тэгээд би элэг шилжүүлэн суулгах багийг анхны гишүүн болоод профессор Сэргэлэн бит хоёр бол энэ багийг бүрдүүлэн ажиллахаар болсон. Тэгээд бит хоёр Финлянд улсад Хельсинки хотод элэг шилжүүлэн суулгах мэс засаар суралцсан. Дараа нь би дэлхийд анх удаа элэг шилжүүлэн суулгах эмчилгээ хийсэн. Америкийн нэгдсэн улсын Колорадогийн их сургуульд очиж бас суралцсан. Ингээл хамгийн ойрхоноос нь бид нар бол бүгд найз Солонгос улстай илүү ойртий гэдэг одоо бидний багш Сүнгүү Ли гэдэг профессортай танилцаад ингээл Монголд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг яг жинхэнэ хөрсөн дээр нь буулгая гэдэг асуудлыг ярьсан. Тэгээ Сэргэлэн профессор бит хоёрын бол Хельсинкид сурж байхдаа хоёулаа энэ элэг шилжүүлэн суулгах эмчилгээг Монгол улсын эрүүл мэндийн салбарын хөрсөн дээр суулгахлаа бие биендээ үнж бие бинийгээ хайрлж хамгаалж хүндэлж түшиж мөрлөж явна шүү гэж хоёулаа тангараг өргөсөн. Ингээд тангараадаа одоо өнөөдөр хүртэл бит хоёр үнж яваа. За 3 дахь хүн нь бол манай элэгний даваад орж гэдэг профессор байгаа. Ингээд өнөөдөр манай баг бол 60 гаруй хүнтэй болсон ийм сайхан баг болсон. Өнөөдрийн байдлаар 450 гаруй хүнд элэг шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай хийж ингээд явж байна. Манай баг бол одоо за би бол энэ хугацаанд их ажилласан болоод тэр юм уу тэгээд цөөр өвчтэй байсны сахарны диабет энэ төр гэл элдэн янз юмас бол зүрхний шигдээс болсон. 2 удаа зүрхний шигдээс болоод нэг удаад миний зүрх 16 минут зогссон шүү дээ. Тэгэл ээж маань одоо миний хөө одоо эрүүл мэндийн аваад үр хөвгтэй аваад ээжигээ амьд байхт чи арай намайг гашуун амсуулах гэж байгаа юм биш үстэй гэж өөлсөн.
Тэгэл би одоо үнэхээр одоо хайртай мэрэгжлээс мис заслаас хүндэрх болсон да. Хэдэн онд хамгийн сүүлдээ за хамгийн сүүлд яг албан ёсоор хамгийн сүүлд бол 14 онд мис заслалд орсон. За 18 онд манай багийнхан бас нэг тэмдэглэлт мис заслал хийх болоод одоо юу гэсэн үг гэхээр тоон тэгш татан мис заслал хийх болоод би бас санаж байна тий. Тэгээд тэрэн дээр намайг одоо ирж одоо хамтарч мис заслалд оролцох гэж. Тэгээд багийнхан орсон учраас тэнд бол нэг символически орсон. Тэгээд түүнээс хойш одоо мис заслал хийгээгүй явж байгаа. Тэгэхээр та яг одоогийн байдлаар тэнд яг одоо хийж байгаа ажил юун дээр төлөвлөж байна? За би 2014 оноос 2018 он хүртэл улсын 1-р төвийн эрхтэн шилжүүлэн суулгах төвийн дарга байж байгаа. Тэгээд 2018 оны 1 сарын 19-нд донорын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт ороод ингээд тэр хуулийн дээр 9-р зүйл дээр эрхтэн эдэс шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба байна гэж зааж өгөөд тэгээд саран гэрэл сайд бол одоо Бачлан эмч та одоо энэ хуулийн одоо ажлын хэсэгт орж ажиллаж одоо энийг одоо бас нэлээд сайн мэддэг анханаас нь хөөцөлдөж явсан хүний хувьд энэ албыг авч ажиллуулж чадах уу таны эрүүл мэнд дийлэх үү гэд надаас асуусан. Би одоо хичээгээд ажиллая л гэж хэлээд одоо өнөөдөр хүртэл сүүлийн 8 жил бол эрүүл мэндийн хөгжлийн төвийн эрхтэн эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албанд ажиллаж байна. Сүүлийн 1 жил бол зөвлөхөр нь ажиллаж байна. Одоо тийм ажлыг хийгээд явж байна. Одоо өнөөдөр бид нар манай алба болон манай сайд байсан Чимбүрэн гишүүнчин бол бид нар бол одоо мэрэгжлийн нөхөд адилхан лилэг шилжүүлэн суулгах мис заслыг хийхин төлөө бас зүтгэж явсан юм хүн. Сайд маань их хурлын гишүүн болоод сайд болоод тэгээд ер нь бол энэ цусны донорын асуудал энэ эрхтэн эдэс шилжүүлэн суулгах талаарх асуудлыг хоёр тийш нь салах ёстой. Хоёулаа бие биетэйгээ нэг хуулинд байж болохгүй юм. Ягаад гэвэл үзэл баримтлууд нь бас хоорондоо таарахгүй юм юмнууд гараад байсан. Тэгээд 2022 онд манай Чимбүрэн гишүүн багтаа эрхтэн эдэс шилжүүлэн суулгах тухай хуулийг санаачилж одоо бидний хуучин донорын хууль дээр байсан хуулийг улам өргөдгөөд улам найруулад ингээд манай алба энэ дээр нь ажиллаад ингээд энэ хуулийг өнөөдөр бид Монгол улсын их хурлаар хэлцүүлэх хэмжээнд аваад явж байна. Наа зөв. Хоёулаа энэ хууль руу орно. Гэхдээ тэрнээс өмнө одоо таны энэ албаны тухай бас нэг юм байна л да. Яг юм хуульчлагдсан за яг хуулиар заавал одоо үүсгэж ажиллавал гэсэн одоо юм томьёолоор орсон юм алба би урд өмнө нь одоо өөр яамдуудад ч гэсэндээ өөр төрлийн байгууллагуудад харж байгаагүй. Тэгэхээр яг энийг яг хуульд тусгах яг ямар хэрэгцээ шаардлага байсан гэж та хардаг юм аа тий. Баярлалаа их гоё асуулт. Ингээд би нөгөө мис заслал хийхээ болоод 14 онд эрүүл мэнд улсын 1-р төвийн эрхтэн шилжүүлэн суулгах төвийн дарга болоод манай Бямтарч дарга намайг энэ ажлыг хийгээд тэгээд би ингээд тэр ажлыг аваад ингээд яг ажлаа хийгээд ирсэн чинь энэ ажлыг хийх өдөртөмж журам зайлшгүй шаардлагатай болсон. Тэрийг би өөрөө бичсэн. Тэгээд ингэстэй гэдэг гадаадас суралцсан бүх юмудаа багш нарын зааж өгсөн юмнуудыг ингээд хийгээд надад бол яг эрхтэн шилжүүлэн суулгах мис заслаар одоо сайн багш нар байсан бүгд нэр Солонгос улсын профессор Кориан байна, Австрали улсын иргэн Жереми Чапман байна. Манай профессор Морис Слапак байна. Гэх мэт Америк нэгдсэн улсын профессор Игал Кан дэлхийн алдартай профессорууд миний багш байсан. Тэгээд тэр хүмүүсээс сурсан зүйлээ би цаасан дээр буулгаад эмнэлгийнхаа дараах Бямтарч тухайн үеийн эмчилгээр гэсэн орлогч дарга Чулуунбаатар хоёрт өгсөн. Тэгээд энэ хоёр маань эний чинь манай эмнэлэг батлахгүй юм байна. Энийг яам батлах юм бэ гэдэг. Тэгээд яамн дээр очсон чинь манай миний багын найз Баяр гэдэг залуу маань эмчилгээ үйлчлэгний газрын дарга байсан. Тэгээд тухайн үеийн сайдтай танилцуулаад Баяраа надад эргээд очлоо энэ чинь яам батлахгүй байна. Энэ чинь хууль болох хэрэгтэй байна. Тэгэхээр бид нар энэ цусны тухай хуулинд энэ нэг эрхтэн шилжүүлэн суулгах ганцаар абзац байгаа. Тэрэн дээр энэ асуудлуудыг чинь хуулийн найруулга хийгээд ингээ оруулах хийгээд ингээ 2014 онд ажлын хэсэг байгуулад 2018 оны 1 сарын 19-нд энэ хууль батлагдсан. Яг тухайн үед бол гол ажлуудыг авч авсан хүмүүс бол манай цог цэцэг сайл байгаа. Дараа нь саран гэрэл сайл яг батлагдах үед сайл болсон байсан. Тэгээд энэ зүйлийн энэ хуулийн 9-р зүйл дээр нь эс эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба байна гэдэг ингэж заасан. Ер нь бол ингэж хуулиар баталгаажсан албах хэрэг болон гэдгийг би сайн мэдэхгүй. Одоо тэгээд энэ хуульд
заасан энэ албан маань бол ажил үргээ ер нь бол чанартай аль болох ер нь төвшөндөө л хийж байгаа гэж би ойлгож байгаа. За хоёлаа одоо яг ерөнхий өнөөдөр таныг нэвтрүүлэгтээ урьж авчирж байгаа одоо санал болгосон гол шалтгаан болох энэ эрхтэн эд эс шилжүүлнээс болох тухай хуулийг тухай ерөнхийдөө ярилцъя гэж бодож байна. Монгол улс донорын тухай хууль гэж байгаа. Энэ хуулиар одоо зохицуулж болохгүй эсвэл боломжгүй яг ямар шинэ асуудлуудыг одоо энэ өргөн барьцсан хэлэлцэгдэх гэж байгаа энэ хуулиар дамжуулж одоо шийдэх гэж байгаа. Та энэ тал дээр нэмэлтэлгөөч. Ямар асуудлууд гарч байгаа? Хууль нь эхлээд бол 2000 онд анх батлагдсан цусны донорын хуулийн дотор цөөхөн хэсэг болсон явсан. Тэгээд цусны донорын маань хуулийн үзэл баримтал нь яг эрхтэн эдэр шилжүүлэн суулгах хэмжээний үзэл баримталтайгаа бас жоохон зөрдөг. Одоо жишээ нь бол одоо цусны донор болоорой, цусаа өгөөрэй гэх ингээл олон нийтэд уриалдаг тийм үү. Гэтэл бол яг дэлхийн эрүүл мэндийн байгууллага дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгах нийгэмлэгээс тэр дундаа амьд донорыг бол хайрлж хамгаалах хэрэгтэй. Нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн төгөөмөл тунхаглал гэж байдаг. Тэнд бол хүн амьд явах хэрэгтэй, эрүүл байх хэрэгтэй гэж заасан баг. Манай улсын үндсэн хууль нь ч байгаа. Тэгэхээр бол тэр нэг амьд донорыг хөхүүлэн дэмжих асуудлыг бол бас нэг дэмждэггүй. Харин цусан дээр бол дэмждэг. Тэр айгүй гол концепц нь энэ байна. Тэгээд мэдээж бол аль болохоор л амьгүй донороос буюу тархиндаа гэмтэл аваад тархинд нь цус харвал ингээд нэгэнт тархиндны өвхөлд хүрсэн харамсалтайгаар ийм байдалд хүрсэн иргэнийхээ амьд эрүүл байгаа эрхтэн бусдын амь насыг аврахад ашиглаа гэдэг концепцийг дэлхийн эрүүл мэндийн байгууллага 1968 оноос хойш ингээд эхлүүлсэн одоо 50 60 гаруй жил болсон ийм юм явагдаад байна л та. Тэгээ энийг бол бид нэр одоо анхдагч нь биш. Энийг харин бид нэр зүгээр л одоо улс их орныхоо эрүүл мэндийн салбарт илүү суулгаад олон хүний амь насыг аврыг цөөхөн монголчуудыгаа аврыг хамгаалъя. Нэгэнт харамсалтайгаар бурхан болж байгаа хүнийхээ эрүүл эрхтнүүдийг бусдын сайн сайхны төлөө зориулъя гэдэг ажлыг ард олон түмэнд ойлгуулах гэж ингээд хичээж ажиллаж байгаа. Тэгэхээр яг та сая хэллээ л дээ бид нар дэлхийн бусад улс орнуудаас ийм хуультай аль дээр тийм ээ ийм хуультай болцсон байдаг. Миний хувьд гэсэндээ одоо зөвхөн эрүүл мэндийн салбар биш эрчим хүчний салбар, байгаль орчны салбар гэдэг ч юм уу тийм ээ. Бусад салбарууд ч гэсэндээ яг ялгаагүй. Журмаар зохицуулагдсан хэрнээ хөөцлөгдөж амжаагүй байгаа. Нэг үгээр хэлэх юм бол Монгол улсын бид нэр аягүй хуультай гэж яриад байдаг. Гэтэл ингээд яг хөгжсөн арчлал үнэхээр сайн хөгжсөн байгаа улсуудтай харьцуулахад манай хууль маш ерөнхий багт. Яг нэг нарийн ширийн заалтуудаа оруулж харах амжаагүй байгаа. Нийгэм хөгжихийн ирээр бид бүгдийн амьдралын хоорондын харилцаа хөгжихийн ирээр энэ дандаа баяжж байгаа энэ нэгсэн нэмэгцээр байгаа энэ харилцаануудыг зохицуулах шаардлага, энэ дүрмийг зохиох шаардлага гарч ирж байгаа учраас хийж байгаа юм болоо гэж бол хараад байна. Тэгэхээр энэ дээр ярьсныхаа ихэнд бас дахиад асуучих. Энэ бас их сүүлийн үед бас нэг жоохон нийгмийн хэлэлцээ, нийгмийн хэлэлцүүлэг бас дагуулдаг байгаа нэг сэдв. Шинэ хуулийн дээр амьд одоо донор эрхтэн эдээс шилжүүлж байгаа хүн одоо нас орж байгаа хүний нөхөн төлбөр гэсэн ойлголтууд төлбөрийн тухай ойлголтуудаас гараад ирсэн. Энэ бас жоохон хэлэлцээ үүсгээд байна л да. Та тэгэхээр яг энэ дээр нэг мэдээлэл өгч олон улсад яг ерөнхий хандлага, чиг, журам одоо юу гэдэг юм бэ? Ерөнхий ёс зүйнийг хаана байгаа гэдэг. Тийм бид нар энийг дагж байгаа юм бид нар сөрчөөд өөр юм хэлэх гээд байгаа юм. За одоо өнөөдрийн байдлаар дэлхийд яг дэлхийн 220 орноос 93 орн улс орн доктортой байдлаар эрхтэн эдис шилжүүлэн суулгах эмчилгээг гурван хийж байгаа 93 улс байна. Энийний бол дээрээсээ нэг 40 орчимд Монгол улс эренбэлэгдэж байгаа. Эмчилгээнийхээ чанараар ч эренбэлэгдэж байгаа, хийсэн тоогоороо ч бас эренбэлэгдэж байгаа. За эдгээр улс орн болгон болвол өөр ингэсэн эрхтэн эдис шилжүүлэн суулгахтай холбоотой янз янзын нэртэй юм хуульнууд байгаа. Тэгэхээр бол манай улс бол одоо эрхтэн эдис шилжүүлэн суулгах тухай анхдагч буюу бие даасан хуулийг одоо анх удаа ингээ өргөн бариад ингээ явж байна. Таны асуусан асуулт тэр энэ бол нөхөн төлбөр биш юм шүү. Энэ бол ямар нэгэн хэмжээний одоо донор улсныхын төлөө өгж байгаа нөхөн төлбөр биш юм. Өнөөдөр дэлхийн улс орнуудад одоо биднүүдийн хамгийн ойр одоо байдаг улсууд бүгд Солонгос улс, Япон улс,
Турк улс зэрэг улсуудад одоо бас нөгөө үндэсний онцлог бас байгаад байна. Аз улсууд бас нэг онцлог байгаад. Тэгээ бид нар бол одоо бурхан болсон хүний хаан гэр бүлд очихтаа ч гэсэн бас нэг шул арайч гэдэг юм иймэрхүү байдал. Тэгээ одоо бол биднүүдийн 2022 оны 6 сарын 16-нд болсон өөрчлөлтөөр бол оршуулгын тэтгэмж болгож гэр бүлд нэг 2 сая гарантаа төгрөгийг нэмж өгдөг ийм асуудлыг оруулсан юм. Тэгээд одоо энийгээ бид нэр арай илүү тодорхой болгоод одоо ер нь бол мэдээж ингээд нэгэн тал одоо олон хүний амь насыг авраад ингээд бурхан болж байгаа хүнд бас хүндэтгэл үзүүлээ. Тэрний одоо гэгэн одоо энэ үйл хэргийг одоо бас хайрлж хүндэтгэж энэ хүмүүст одоо нэгэн талаад гэр бүлдэн ч гэсэн ард олон түмнийхээ төмрөөр төрийн өмнөөс бол бас оршуулгын зардалтанд тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлъя гэсэн ийм байгаа. Тэгэхээр бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин өсгсөнтэй тэнцэх хэмжээний мөнгө гэж байгаа. Энэ маань хөдөлмөрийн хөлс маань бага шүү дээ. Жоохон мөнгө шүү дээ. Тэгээд энийг бол сэтгэлийн дэм болгоос л өгж байгаа болохоос тэр үйл ажиллагааг бүрэн бүтнээр нь даагаад ингэж байгаа асуудал бол биш юм шүү. Энэ бол мэдээж тэр гэр бүлд очиж байгаа тэр эмчилгээний үрдэн хүртээд амиа насаа авруулсан хүмүүсийн сэтгэлийн дэм гэж л ойлгох хэрэгтэй гэж би үзэн. Тэрнээс биш нэг одоо нөхөн төлбөр шүү. Наадах чинь авсан юмны чинь төлөө өгж байгаа юм гэж ойлгож өртгөсөө болохгүй. За хоёлаа нэвтрүүлгийнхаа хий хэсэгт ерөнхий мэдээллүүдийг бол одоо энэ эрхтэн эд эс шилжүүлэн суулгах тухай хуулийн талаар бол ярилцлаа. Би үргэлжлүүлээд ер нь энэ хууль байх хэрэгцээ шаардлагын тухай үзэгчтэй мэдээлэл өгье гэж бодод байна л да. Тэгэхээр ер нь яг жилдээ одоо эрхтэн за эд за эсийг гэж бас тоо гарч байгаа хэсгийг би үзэхгүй байна. Тэгэхээр яг энийг шилжүүлэн суулгаж байгаа ийм одоо ажилбар эс асалт Монголд яг хэд болд юм бэ? Гэхдээ энэ дээр нэмэгдээд бас мэдээж яг хэрэгцээ нь хэд байхад бодит хэрэгцээ нь хэд байхад Монгол улс цаа магадгүй эрүүл мэндийн даатгалын сан гэдэг ч юм уу тийм ээ төсөвтэй улбаатай эсвэл нөгөө талдаа яг битээр ярианы гол сэдэв болсон энэ амьгуу дондрын асуудлуудтай холбогдтойгоор ч юм уу тийм ээ яг хэрэгцээ болон одоо ерөнхий яг хийгээд байгаа практик хоёрын статистик талаар томроод. За би өөртөө мэдээллийн дагуу одоо хөрхий удаа энэ асуудлыг хөндлөхөөс өмнө ер нь яагаад заавал энэ эрхтэн эдээс шилжүүлэн суулгах хэмжлэгийг заавал яах гээд хийх гээд байдгийм бэ гэдэг асуудал байна л да. Энэ эрхтэн эдээс шилжүүлэн суулгах хэмжлэгээ гэдэг нь бол өнгөрсөн зууны 50-аад оны үеэс эхэлсэн. Бүр өмнө бол ер нь өвцөн хавцсан хүмүүсийг энэ өвчнийг яаж эдгэхөө гэдэг асуудал бол дундад зуунаас эхэлсэн асуудал. Одоо манай 13 дугаар зуунд бол дайн байлдаа хийгээл явж байгаа ч шархтаж өвдөж хавж байгаа асуудыг ч гэсэл ойдог холигны махаараа эмчилдэг нэргээл асуудлууд байсан. Энэ маань хөгжсөөр байгаа л энэ өнгөрсөн зууны 50-аад онд бол нэгэнт одоо ажиллахгүй болсон цоллог эрхтэн буюу нэг манай 5 цоллог эрхтэн гэж ярьдаг. Эднүүдийг ер нь сольж болох юм байна гэдэг асуудал гарч ирээд ингээд хийж өгсөн. Энэ эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ бол тухайн эрхтний эмгэгээр өвдсөн хүмүүсийн төгсгөлийн үе шатанд байгаа хүнийг одоо амь нас эрүүл мэндийн аврах хамгийн радикалны төгс эмчилгээ юм аа. Энэ эмчилгээг хийлгсэн хүмүүс эргээд амьдралынхын чанарын сэргээд баялаг бүтээгч болоод эрүүл болоод эх орондоо хөдөлмөрлөдөг болоод үр хүүхэд гаргаад ингээд баялагч бүтээгч болдог нэгдүгээр. Хоёрдугаар энэ эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг хийхээс өмнө тухайн гэр бүл тухайн улс бол маш их хэмжээний зардал эдийн засгийн хувьд хохиролтой гэдэг. Гэр бүлийн одоо нэг гишүүн одоо хүнд өвчтэй байх бол энэ одоо асуудлыг давж гарсан гэр бүлүүд бол мэднэ. Маш их хэмжээний зардал тухайн хүний гэр карманаас улс орноос гардаг одоо гемодиализд орох. Юу гэсэн үг вэ гэхээр энэ эмчилгээг хийлгэхээс өмнөх зардал байнга өсч идэг. Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэсэн дараа нэг хэсэгтээ өндөр өртөгтэй байж байгаа л нөгөө тэр тухайн хүний карманаас гарах асуудал, мөнгө гарах асуудал тухайн хүнд байдаг элбэг янзын дарамт чирэгдлүүд нь багасдаг. Ингээд юу гэсэн үг гэхээр уруу пропорционалтай байдаг. За эрхтэн шилжүүлэн суулгах, эд шилжүүлэн суулгах эмчилгээг эхлүүлсэн улс орнууд
ер нь бол ихэнх нь эдийн засаг санхүүгийн хувьд бол нэлээд байр суурь олцсон улс орнуудад хийгээд идэг. Гэтэл манайх бол одоо энэ олон эмчнэрийн одоо их нэр хөдөлмөрийн хүчээр энтузиазмаар энэ ажлууд урагшилсан. Тэгэхээр бол энэ эмчилгээг хийж байгаа улс орнуудыг бол дэлхийн улс орны олон улсын жишгт бол их өндөр хөгжилтэй орн гэж авдаг. Би түрүү хэлсэн 100 200 эдэн орноос одоо 90 эдийн 40 эдэн явж байгаа. Тэгэхээр бол энэ эмчилгээг хийдэг улс орнуудын эрүүл мэндийн салбар нь өөрөө хөгжиж эхэлдэг. Энэ салбарын тоног төхөөрөмж багц хэрэгслүүд нь хөгжихөөс гадна энэ дээр ажиллах эмнэлгийн ажилчдын боловсон хүчнүүдийн мэдлэг боловсруулах нь сайжраад энд ажиллах одоо залуучуудын эрч хүч нь хөгждөг. Ард олон түмэн эрүүл мэндийн салбартаа итгэх итгэл нь сайжирдаг. Ийм байгаад. Тэгээд энэ одоо өчүүхэн 2 3 хаан би одоо даваа талыг хэллээ. За өнөөдөр бол хамгийн сул болсон нэг хэлж болох юм одоо улсын 1-р төлөвлөгийн хашаанд эргэтэн эдэр шилжүүлэн суулгах үндэсний төв баригдаж байгаа. Энэ төв баригдаад бидний эргэтэн шилжүүлэн суулгах хэмжээ одоо дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын төвшөнд зэрэгцсэн яваа. Дунд зэргийн орнуудаас бид нар бол үр дүн чанараар дээгүүр байгаа. Ингээд манай урд хойд 2 том хөрш байна. Бүгд найрамдах хязгаарлалт бас Орчин албаны хос. Красноярск хүртэл Хөх хот хүртэл яг энэ дунд эргэтэн эдэр шилжүүлдэг ганцхан төв нь Монголд байгаа. Ирээдүйд бид нар дээр энэ гадны эмчлүүлэгч нар ирж эмчлүүлэх болцоо бид нарт нэгж байгаа. Энэ бол улс орондоо эдийн засгийн одоо нэг татна гэсэн зөвхөн эрүүл мэндийн салбарын асуудал шүү дээ. Эдийн засгийн бас улсын орны хөгжлийн асуудал болж байгаа. Тэгэхээр буцаад ярихад нөгөө тоо статистик дээр за одоо тоо статистик руу гарыг. Өнөөдөр улсын 1-р төлөвлөгийн бүр шилжүүлэн суулгах мэс заслын баг яг өнөөдрийн байдлаар 456 хүнд бүр шилжүүлэн суулгах хэмжлэгээ хийсэн. Улсын 1-р төлөвлөгийн элэг шилжүүлэн суулгах мэс заслын баг 2011 оноос хойш өнөөдөр 372 хүнд элэг шилжүүлэн суулгах хэмжлэгээ хийсэн байна. Ясны чимэг шилжүүлэн суулгах баг бол өнөөдрийн байдлаар 42 хүнд одоо ясны чимэг шилжүүлэн суулгажээ. За одоо мөн хажуугаар нь хавдар судлалын үндэсний төв дээр элэг шилжүүлэн суулгах хэмжлэгээ, бүр шилжүүлэн суулгах хэмжлэгээ хийж байна. Өнөөдөр хавдар судлалын төв дээр 245 хүнд элэг шилжүүлэн суулгах мэс засал, бас 3 хүнд бүр шилжүүлэн суулгах мэс засал хийсэн байна. За их хүүхдийн эрүүл мэндийн төв дээр бол улсын 1-р төлөвлөгийнхэн багтаа хамтраад 6 хүүхдэд элэг шилжүүлэн суулгах хэмжлэгээ, 4 хүүхдэд бүр шилжүүлэн суулгах хэмжлэгийг амжилттай хийгээд ингээ хамтраад явж байна. За 2-р эмнэлэг дээр болон цэргийн төв эмнэлэг дээр эмчилгээний төхөлж байна. За гэтэл бид нар зөвхөн эргэтэн шилжүүлэн суулгах хэмжлэгээ яриад байгаа. Энэ одоо эс шилжүүлэн суулгах буюу үр шилжүүлэн суулгах хэмжлэгээ гэдэг асар том салбар байна. Энэ салбарт бол одоо манай хоёрын болон улсын эмнэлгүүд одоо хамтарчин байдлаар ажиллаад байна. ÖЖМэд, RMC, CLWH, UNIMED манай их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд үр шилжүүлэн суулгах хэмжлэгээ хийгээд өнөөдөр залуу гэрүүлүүд маань үр хүүхдтэй болж чадахгүй байгаа энэ асуудлыг шийдэл яг өнөөдрийн байдлаар 5200 хүүхэд одоо Монгол улсын иргэн болж мэдлээд аав ээжтэй баяр гэр бүлд ингээ баяр авчирсан байна. Энэ олон гэр бүлүүдийг одоо үр хүүхдтэй болох асуудлыг бол манай энэ эмнэлгүүд бол шийдэж байна. Энэ асуудлыг бол манай шинэ хуулинд энэ үр шилжүүлэн суулгах асуудлыг бас нэг салбар нэг хэсэг болгож эс гэдэг хэсэгт оруулж өгсөн. За мэдээж та нар маань сонссон байх л эргэтэн шилжүүлэн суулгах хэмжлэгээний дараагийн одоо том одоо салбар бол эс шилжүүлэн суулгах хэмжлэгээний асуудал байна. Одоо та нар маань сонссон байх уудлисийн асуудал яригддаг шүү дээ. Энэ уудлис бол 21-р зууны ирээдүй. Уудлис генийн инженерчлэл одмын сангийн инженерчлэлийн асуудал бол 21-р зууны одоо ирээдүг одоо тодорхойлох юм болгон. Гэхдээ дараагийн 20 жилд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан тооцоогоор дараагийн 20 жилд эргэтэн шилжүүлэн суулгах хэмжлэгээ бол одоо яг амьд донор болон амьд донороос эргэтэн шилжүүлэн суулгах хэмжлэгээ бол саарахгүй байдгаараа байна гэдэг асуудал ярьж байгаа. Гэхдээ дэлхийн улс орнуудад өнөөдөр бол одоо амьтнаас эргэтний шилжүүлэн суулгах хамгийн ойрхон нь бол одоо гахаа байна. Гахааны бүр зүрхийг хүн шилжүүлэн суулгах туршилтуудыг нь нэлээд амжилттай хийсэн. Гэхдээ нөгөө генийн өөрчлөлт хоорондоо таарахгүй байгаа учраас шилжүүлэх гэж байгаа гахааныхаа удмын санг тэр хүлээж авах гэж байгаа хүндээ ойртуулж
гений инженерчил хийгээд РНК, ДНК-гийн төвшөнд нөгөө тэр байгаа хоромсоомын тайрч аваад оронд нь хүнийхтэйгээ адилхан хоромсоомыг хийгээд ингээд шилжүүлэн суулгаад хамгийн сүүлд одоо Америкийн нэгдсэн улсад зүрх шилжүүлэн суулгуулсан хүн маань 2 сар гарантай амьдралаа шүү дээ. Энэ бол одоо их том амжилт. Ингээд маш олон нийгмийг бол эрдэмтдүүд маань судлаад энэний төлөө явж байна. Одоо Монгол улсад ч гэсэн анагаахын шинжилгээ ухааны үндэсний сургууль дээр генетик үйдлэсийн хүрээлэн гэж байгаа. Тэнд бол одоо бас энэ цусны өвчтөй болон бас одоо энэ эдгэрдэг удамтай холбоотой энэ системтэй холбоотой өвчнүүдийг эмчлэх талаар аюул том судалгаанууд явагдаж байгаа. Энэ нь бол одоо их сайн явагдаж байгаа юм төслүүд байгаа. Эрүүл мэндийн яам Монгол улсын ерөнхийлөгчийн төвшөнд бол дэмжигдэж ингэж явж байгаа юм төслүүд байгаа. За тэгэхээр бас яг уу гадны улсуудтай аль болох хоёлаа харьцуулж дараагийнхаа асуудлуудыг ингээд за ийм байна, Монголд бол ийм байна, ийм болох ёстой гэсэн одоо ийм одоо бүтцийн хүрээнд явбал манай үзэгчдад илүү ойлгомжтой болох болов уу гэж би бодож байна. Энэ дээр яригдах ёстой дараагийн нэг том асуудал бол энэ олон нийтийн одоо эргэтэн эд шилжүүлэн суулгах талаарх мэдээлэл тэг хандлагын асуудал гарч ирж байна. Тийм. Тэгэхээр яг хөө миний үеийн ч юм уу найз нөхдөдтэйгээ ярихаар хийх нь л болоод явдаг чинь тийм ээ. Хэрвээ надад ийм зөвлөгөө тохиолдолд моддог штэ. Төгсж байгаа. Ингэсэн тохиолдолд би бол билээ ингэж ярих залуучуудын тоо бол их байдаг. Энийг нь харин тодорхой нэг механизмаар тэр зөвшөөрлийн одоо энэ асуудлыг нь тийм ээ нэгдсэн бүртгэлжүүлээд хийгээд явж байгаа ийм ажлууд байд юм болов. Гадны орнд бол ингээд харж байхад баг тийм донорын үнэмлэх гэдэг юм гаргаж ирэл баг эмнэлэг дээр ингэж явж байгаа харагдаж байна. Тэгэхээр энэ тал дээр та мэдээлэл. Тийм. За монголчууд бид нар бол түүхэндээ хоёр их эзэнт гүрэн байгуулсан. Дэлхийн дэг жайгийг бас тогтоож явсан ийм ардтан, агуу ардтан. Монголчууд бид нар одоо эв нэгдэлтэй байхдаа хүчтэй байхдаа илүү хүчтэй байдаг гэж ярьдаг тий. Тэгээд одоо ингээд би дэлхийн олон улсын хурал зөвлөгөөнд явж байхад Америкийн нэгдсэн улс, Испани, Скандинавын хоёрын улсууд өөрсдөө их бахархаж ярьдаг л да. Одоо бид нар одоо өнгөрсөн жил одоо 200-аад мянган хүнд амьгуу донороос ч гэдэг юм уу эргэтэн шилжүүлэн суулгах эмчилгээ хийлээ. Ингээд баярлалаа тэрүүгээр бахархаж одоо бид нарыг бараг латаархлах маягтай. Тэгээд энэ бид нар бол дэлхийн дэг жайгийг тогтоож авсан улсууд энэ биеийнхээ хайрлах, биеиндээ илүү хайртай байх, Монгол үндэстэн цөөхөн монголчуудаа илүү хүчтэй болох тал дээр бол бид нар бол хизээ нэг угаасаа л нэгдвэл байсан олон илүү хүчтэй болж нэгдэж чадна гэж ойлгоод. Энэ эргэтний асуудал дээр тэр дундаа амьгүй доноос эргэтэн шилжүүлэн суулгах эмчилгээнд дээр энэ ч гэсэн одоо бид нар цөөхөн монголчууд нэгэнт бурхны оронд явж байгаа хүнийхээ эрүүл эрхтнийг бусдын эрүүл мэндэд яагаад зориулж болохгүй гэж энэ жоохон тэглэр байгаад байгаа. Энэ юуны ухамсарын ч гэдэг юм энэ ойлголцлын жоохон зөрөөг ингээл арилгачих юм бол бид нар тэр одоо бурхны оронд явж байгаа цаг усаар явж байгаа тэр хүмүүсийн эрүүл эрхтнийг одоо нэгэнт архаг өвчнөр өвдөд шаналж байгаа хүмүүсийн амь насыг аврах асуудал бол Монгол хүний уужим цагаан сэтгэл бивийнхээ хайрлах монголчуудаа олон болоосоо хүчтэй байгаасаа гэсэн энэ сайхан энэ боломжлол маань илүү их биднүүдийг тэр зөвлөлүүд дагуулах болов гэж би одоо боддгийн. Энэ бол нэг амар тайлбарлал олон сурчлаад байгаа юм аахгүй. Зүгээр монгол хүнийхэн сайхан сэтгэлээр л ойлгочих юм шиг санагддаг. Энэ зүгээр нэг заагаал чи та ингэстэй гэдэг ингээд нэг хүнийг ингээд түлхээд пүүшин хийгээд авах бол ийм бол байхгүй. Тэр ч утгаараа манай алба байгуулагчнаас хойш сошиал одоо Монголиавар дамжуулаад энэ бид нарын Сухатрын талбар дээр донорын өдөрлөг тэмдэглэдгийн амьдрал бэлгэлээ гэдэг манай алба анхнаас нь одоо санаачилж эхлүүлсэн 2018 оноос эхлүүлсэн юм ажлууд. Энэ үйл ажиллагааны үеэр бид нар бол донорын карт гэдэг юмыг танилцуулаад ингээд хүмүүс амьд сэрүүн багтаа хэрвээ надад хизээ нэгэн цагт ямар нэгэн байдлаар одоо азгүй тохиолдолд би хэрвээ тархиндаа гэмтэл аваад ингээ бурхан болох юм бол тархиндаа цус харвал бурхан болох юм бол би бусдын амнаас эрүүл мэндийг аврахын тулд донор болно шүү гэдгээ илэрхийлдэг ийм механизм ийм
арга замыг нээгээд тэгээ одоо өнөөдөр бол ийм Монголын системээр бид нар бол одоо ард иргэдээс хүсэлтүүд аваад өнөөдөр нэг бараг 7000 орчим иргэн бол хизээ нэгэн цагт ийм бол би донор болно шүү гэж өөрийнхөө мэдээллүүдийг өгөөд донорын карта биеэр ирж авч болно, эсвэл онлайн өгч болно, цахимаар өгч болно. Энэ хуулийн дээр энийг бас бүр хуульчилж оруулж өгч байгаа. Тэгэхээр бол ард иргэд маань одоо залуу үеийнхэн маань бол гадаад очоод явж үзэж байна. Жолооны үнүүлхэн дээр байдаг, юун дээр нь иргэний үнүүлхэн дээр байдаг. Яг энэтэй адилхан бид нэр энэ захимжуулсан системээр бол хийх гэж байгаа. Манай эрүүл мэндийн яам энэ дээр бол нэлээд одоо ач холбогдол өгөөд ер нь бол нэг захимжуулах асуудал манай шин сайд Бачуугар маань бас нэлээд анхаарал тавьж ажиллана гэж одоо бид нартай бас уулзахдаа ярьсан. Ер нь бол энэ бол бид нар дэлхийн энэ бүрхий дэлхий дээр байгаа л нэг хэсэг шүү дээ. Дэлхийгээс гажууд хийсэн юм юу ч байхгүй. Зүгээр дэлхийн улс орнуудад хийж байгаа юмыг л адилхан дураагаар хийх гээл явж байгаа. Тэрнээс биш цоо шин мацраас одоо энийг хийн шүү гэж байгаа юм бол нэг ч байхгүй. 60 гаруй жилийн өмнө эхэлсэн юмыг бид нэр Монголынхан эрүүл мэндийн салбарын хөрсөн дээр болгох юм. Илүү их олон монголчуудаа эрүүл болгоё. Эрүүл байвал саруулах ухаан орчин, саруулах ухаан орчивэл тэр улс их орн хөгжинэ. Энэ улс их орны хамгийн үнэтэй зүйл нь хүн. Хүн гэдэг баялагийг л одоо бид нар энэ улс орн энэ төр засаг бүгдээрээ ингээд нэгдүгээрт нь тавих хэрэгтэй. Тэгэхгүйгээр бид нар уулуурхаагаа ч юм уу банк санхүүгээ нэгдэн тавьчаад сайн ажиллуулан хөгжинө гэх юм бол тэрий чи ажиллуулдаг хүн шүү дээ. Эрүүл хүн, эрүүл саруулах ухаантай эрдэн боловсралтай хүн ажиллуулна болохоос биш. Тэр чинь өөрөө ингээд одоо хиймэл оюун ухаанаар ингээд ажиллаждаг юм биш. Хиймэл оюун ухаан гэснээс одоо анагаах оны салбарт хиймэл оюун ухаан ашиглаад онш тавихлаар эмчийн тавьсан онштой зөөрөөд буруу оншилж байгаа гэдэг асуудал яригдчихэж байгаа шүү. Тийм учраас бол зүгээр тэр болгоныг дагаад савх бол арай л болоо. Хүний оюун ухаан эрдэм мэдлэгт, Монгол хүний оюун ухаан эрдэм мэдлэгт идэх ёстой. Тэгэхээр энэ тэн дээр бас яг санал нэг байна. Тэр тодорхой хэмжээнд хэмжээ оюун ухаан өгж байгаа дата мэдээлэл дээрээс үйлчилж байгаа учраас яг тухайн салбарын мундаг чадвартай, мэдлэгтэй, боловсралтай эмч нарын хэмжээнд эсвэл тэр эмч нарын одоо юу гэдэг чинь те дүгнэлт гаргаж байгаа тэр одоо ур чадварын хэмжээнд хүрэх болоогүй гэдэгтээ санал нэг байна. Гэтэ явандаа бол гэтэ жилээр ач юм ойлоо дахиад харилцаад бас юм яаж өөрчлөгдсөн байхыг бас мэдэхгүй байна. Зарим зүйлээ мэдэхгүй юм бас мэдэхгүй гэдээ хэлж явах хэрэгтэй хүмүүс тийм ээ. Тэгэхдээ одоо үргэлжлүүлээд энэ сэдвийнхаа хүрээнд нэг ярихад за эргэтэн гэдэг дээр бол харцангуй ойлгомжтой тийм ээ. Эд гэхээр бас ойлгомжтой одоо зөөлөн эд гэдэг ч юм уу те одоо бусад асуудлууд эс гэхээр та бас түрүү хэлчлээ. Энэ үр шилжүүлэн суулгах биш ээ одоо үр суулгах одоо янз бүрийн ажилбарууд ингээ явагдаад 5200 гаруй хүүхдүүд ингээ төрцөө ингээд явж байна гэж. Нөгөө талд одоо сүүлийн тренд л байгаа энэ үйдлэсний асуудлыг хөлөөлж ярмаар байна л да. Энэ нь яг энэ хууль дээр оруулах шаардлага байсан уу эсвэл яг нөгөө нэг одоо чинь миний ойлгосноор энийг бол нэг их айхтар нэг хүнээс өөр хүнд шилжүүлэн суулгаад байгаа юм бол байхгүй. Өөрийнхөө эсийг шилжүүлээд буцаагаад авч байгаа асуудал байгаа. Тэгэхээр энэ дээр яг яагаад энэ хууль дээр орсон бэ? Энэ хүсний шалтгаан тайлбарууд байна. За энэ бол 1970 оны үеэс энэ хүний эс гэдэг имийг судалж эхэлсэн профессорууд 1986 онд Японы эрдэмтэн Яманака, Английн эрдэмтэн Джонсон хоёр энэ одоо үйдлэс гэдэг хүний биед байдаг юм байна. Тэгэхээр энэ үйдлэс нь бол өөрөө нөхөн түлждэг юм байдаг. Хүн бол одоо нэг 100 триллион эсэс их 80 эсэс бүрдлээ гэж бодоход тэр дотор хүний бие дотор нэг 60-аас 70 тэрбум эс ямар нэгэн үүрэг хүлээгээгүй, ямар нэгэн дагалгавар авахгүй хийдэг ажилгүй ингээд байж байгаа. Одоо жишээ нь арьс гэмжчихлэр эдгэрчдэг. Илэгж тайруулаад авахлаа илэг маань бол нэг 6 сарын дараа ургаал идэг. Энэ бол нөгөө үйдлэс маань байгаа болохоор ингээд эдгэрч байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ үйдлэсийг хүнээс нь ялгаж аваад дифференциацд оруулаад үүрэг даалгавар өгөөд тэр одоо өвчнийг эдгэх гэж байгаа босод энэ тариатай холиод суцаар нь хийх юм уу өөр яг тэр өвчнөд нь тарих юм бол энэ тэр эмгэг өвчин эмгэгийг гэмтсэн эд эрхтнийг
сэргээж болдго юм байна гэдгийг оншилж нээжснийхаа одоо үр дүнд одоо 2012 онд Нобелийн шагнал хүртсэн байхгүй. Тэгэхээр бол бид нар бол шал мэдэхгүй юмыг хэрэглэх гээд байгаа юм биш. Одоо бол Монгол улсд бол өөдлөсийг хэрхэн ашиглах вэ? Хэрхэн одоо нөхөн сэргээ хэмжлэгэнд ашиглах вэ гэдэг өдөржинд журмууд нь бас хэлцгэлээд ингээд батлагдах га явж байна. Гэхдээ бид нар бол одоо өөрийнх нь юмыг өөрт нь хэрэглэж байгаа. Өөрөөс нь авсан өөдлөсийг тодорхой одоо дифференциацид оруулаад үүрэг даалгавар өгөөд тэр хүнийг эдгээрхийн төлөө хийхлээр ямар нэгэн зархлаа дарангуулах юм шаардлагадахгүй. Тэр өөрт нь орж байгаа учраас янз янзын харшил болохгүй юм байна. Тэгэхээр одоо хүүхд төрлөө гэж утгад ирээдүйд бол хүүхд төрөхөд дээр үед монголчууд маань ямар бодлоор тэр хүүхдийн хүүг авч хадгалдаг байсан. Амар тийм хар ухаантай олсод байсан байгаа байхгүй. Тэгээд одоо тэр хүүхдийн хүүг авч хадгалахад тэрийн одоо манай биобанкны асуудал манай шинэ хуулинд орж байгаа. Энэ биобанкны асуудал ингээд шийдэгдээд ингээд хойшлогдоод ирэхлээр биобанк, эсийн банк, эдийн банк гэдэг юм үүсэж ирэхлээр дөнгөж төрж байгаа хүүхдийн хүүн цусыг хүн эдийн авч хадгалаад 20 жилийн дараа 30 жилийн дараа тэр хүүхд ямарваа нэгэн өвчнөөр өвдөхөд эсвэл тэр хүүхд өвддөггүй махад гэр бүлийнх нь ямар нэгэн эргэтэн хэн нэг нь өвчнөөр өвдөхөд ах эх чинь ч гэдэг юм уу эсвэл аав ээж чинь өвчнөөр өвдөхөд тэр хүүхдийн хүн цусан дэх өөдлөсийг авч ашиглаж болно гэсэн санаа байхгүй. Тэрийг ургаж өсгөрлөж гаргаж ирээд тэрийг бас нөгөө нэг химийн аргуудаар өсгөрлөөд ингээд эдгэж болж байгаа. Одоо тэр хамгийн их одоо энэ сүүлийн одоо мэдээллүүдээр миний одоо очсон олон улсын хурал сэтгүүл дээр бичиж байгаагаар бол өөдлөсээр бол ирээдүйд бол нэг одоо эмчлэгдэж чадахгүй байгаа 120 гаруй өвчнийг эмчлэн гэж байгаа шүү дээ дэлхийд. За энэ дотор нөгөө альцгеймер байна, аутизм байна. Тэгэхээр одоо энэ олон төрлийн өвчнүүдийг бол эмчлэнэ л гэж байна. Маш сонирхолтой бас сэдвийг та бас нээчлээ нэрээ. Энэ хуулинд оруулж ирж бид нар бол эсийг энэ хуулийн нэг заалт болгож оруулж гэсэн. Энэ бол бид нэр ирээдүгээ харж байгаа. Энэ одоо энэ салбарт ажиллаж байгаа олон залуу эмчнэр Японд доктор хамгаалж ирж байгаа энэ тэнд эдгээр чинь ажиллаа хийх эргэцэн орчинтой болчихно гэдэг чинь бид нар бол заавал бусад улс орны хөгжлийг дагаж хойноос нь хөөж явах биш. Өөдөөс нь сөрөөд юм хийж болох болцоог нь бүрдүүлж өгч байгаа байхгүй. Манай залуучууд бол одоо оюуны потенциалт залуучууд маш их байна шүү дээ. Тэгэхээр тэднэрт бас урам зориг өгч ажлынх нь одоо бас эрхцэн асуудлыг жоохон ч гэсэн шийдээд өгье. Мэдээж бүх юм төгс төгөлдөр перфект юм гэж байхгүй шүү дээ. Хэзээ нэгэн цагт нэг 5 жилийн дараа 10 жилийн дараа энэ хуулийн дээр дахиад засварууд ороод сайжлагдаад ингээд явна шүү дээ. За та түрүүн энэ хуультай холбогдсон уу эсвэл зүгээр яг өөрийнхөө өзөл баримтлал одоо төлөвлөгөө ярьсан уу яг сайн мэдэхгүй байна. Гэхдээ та маш олон ийм шинэлэг санаануудыг хэлжлээ л дээ. Тэгээ шинэлэг одоо Монголд байдаггүй тийм институцүүдийг бас дурдаад өнгөрлөө. Тэгэхээр яг нь яг Монголд хэрэгжиж байгаа гарч байгаа зарим хуулиудыг харахаар бол мэдээж яг ийм хөтөлбөрийн шин чанартай, том төлөвлөгөөний шин чанартай зүйлүүдийг бол хөвчлэн оруулсан байдаг. Ялангуяа ийм шинэ асуудлыг шийдэж байгаа тохиолдолд тийм ээ. Миний мэдхээр миний бас ажиглаж ирсэн олон улсад бол за нэгдүгээрт энэ доноруудыг зохицуулж байгаа ийм бүртгэлийн асуудал. Хоёрдугаарт энэ мэдээлэл боловсролын чиглэлийн асуудлууд. Тэгэхээр буцаад одоо энийг нэг эренблээд одоо асуудлынхын тухайн өвчтний одоо хэр хүнд эсвэл амьд талтай халгуугээс нь одоо хамаарад эренблээд тэгээд тэрийг нас нөгөө талдаа донорын асуудлуудыг хооронд зохицуулж өгөх. Та бас түрүү хэлсэн нөгөө банкнуудын асуудал. Банкнууд гэдэг нь одоо эсийн банк, эдийн банк гэдээ ярьлаа тийм ээ. Тэгэхээр эдгээрүүдийг зохицуулаад оруулаад ирнэ гэхээр өнөөдөр Монголын эрүүл мэндийн систем өөрөө хэр байгаа вэ? Эрүүл мэндийн даатгалын систем маань бол бараг дампуурсан гэж хэлж болох хэмжээнд хүрсэн байгаа. Энэ тохиолдолд энэ санхүүжилтийн асуудлыг бид бүхэн хаанаас олж ирэх вэ гэдэг асуудал бас гарч ирнэ. Тийм учраас би хоёр юм асуух гэдэг нь. Нэгдүгээрт нь энэ зохицуултыг хийх энийг нь бас ойлгох ийм одоо эрүүл мэндийн салбарт байгаа хүний нөөц бэлэн үү? Хоёрдугаарт нь санхүүжилтийн хувьд бид бүхэн ямар байдалтай нөхцөл байдалтай байгаа вэ гэдэг хоёр асуултаар ярилцгаа өргөжлөж. За маш чухал асуудал. За ер нь бол таны асуусан асуултуудыг зохицуулж байх төрийн
алба зайлшгүй шаардлагатай юм байл. Тэгээд яг манай алба бол түрүү анхны ярихтаа хэлсэн 18 онд байгуулагдсан алба байгаа. Тэгээд манай энэ хуулийн үзэл баримтал дотор энэ төсөл дотор маань бол эрхтэн эдис шилжүүлэн суулгалтыг зохицуулдаг юм төрийн албыг статусын арай өндөр түвшинд авчраад энэ төв болгох асуудал ярьж байгаа. Энэ төв байгуулах юм бол энэ саяны ярьсан хүлээгч жагсаалт тэгээд амьгууд онрын бас эрхтэн шилжүүлэн суулгах хэмжлэгийн асуудлуудыг түрүүний тэр ярьсан эдисийн банкыг одоо зохицуулахаас гадна хүний нөөцийн асуудлыг бол тэнд нөгөө эрхтэн эдис шилжүүлэн суулгах хэмжлэгээ хийж байгаа багуудынхаа хүний нөөцийг бид нар системтэйгээр бодлогоцоогоор улсын бодлогоор хүмүүсээ сургах, бэлтгэх асуудлуудаа хийж явах. Тэгэхээр бол энэ албаны одоогийн байдлаар эрүүл мэндийн хөгжлийн төв дээр энэ алба маань бол чиглэлгийн дагуу 9 чиглэлгийн дагуу яг саяны хэлсэн ажлуудыг базаад ажилтгийг. Тэгээ энэ хугацаанд бид нар бол одоо манай энэ онд манай эрүүл мэндийн хөгжлийн төв 30 жилийн ой болж байгаа. Энэ хугацаанд бид нар 8 жил энэ эрүүл мэндийн хөгжлийн төвтэйгээ хамтран ажилласан. Энэ хугацаанд бид нар 35 цаа шин үйл ажиллагааг Монгол улсад нэвтрүүлсэн байгаа. Түрүүний тэр ярьсан тэр даатгал санхүүжилтийн асуудал. Өнөөдөр эрхтэн шилжүүлэн суулгах хэмжлэгээний зардлыг 2017 оноос хойш төр зааж байгаа. 100%. Энэ нь бол цог цэцэг сайдын үед Монгол улсын их хурлын дарга Мэйя гомбын энх болд байх үед энэ асуудлыг бол хөндөж оруулаад 17 оноос хойш өнөөдөр хүртэл бол илүү бүр шилжүүлэн суулгах хэмжлэгээний одоо баг 98% төр зааж байгаа. За багахан хувийг бол гэр бүл нөгөө өөрийнхөө одоо хариуцлагын хүрээнд гаргадаг. Тэгэхээр ер нь л баг 100%. За гэхдээ нөгөө манай улс чинь хавдартай улсууд, группт байгаа улсуудад эрхтэн шилжүүлэн суулгах хэмжлэгээ хийхлээр ер нь бол төр заадаг ийм заалттай. Тэгэхээр бол одоо өнөөдрийн энэ 1000 гаруй хүнд 2017 оноос хойш өнөөдөр хүртэл хийгдсэн 1000 гаруй эрхтэн шилжүүлэн суулгах хэмжлэгээний зардлыг төр даасан юм байгаад байгаа. Тэр үедээ Монгол улс одоо гадаад болон дотооддоо эрхтэн шилжүүлэн суулгах хэмжлэгээ хийлгээд одоо өнөөдөр ингээм амьдарч байгаа нэг 1800 хүн байна. Энэ 1800 хүнийхээ дархлаа дарангуулах юмыг төр даадаг. За энийг бол дэлхийн маш олон улсууд бол төр дархлаа дарангуулах юм даадаг. Яагаад бид нар бас судалж үзэхлээр дархлаа дарангуулах юм хүн хувь хүн өөрөө даахаар болчих юм бол эдийн засгийн санхүүгийн болцоод хүн болгоны адилгүй гэр бүл адилгүй. Тэгэхээр нөгөө тэр өндөр өртөгтэй имчилгээ хийлгэсэн хүмүүс маань нөгөө дархлаа дарангуулах юм буюу нөгөө гамаа барьж явах хэвээр гол эмээ уухгүй эдийн засгийн санхүүгийн болцоог үүсвэл хайчдаг. Тэнгуут нөгөө суулгасан эрхт нь хохордог. Тэгээ тэрний нөгөө тэр өндөр өртгөөр тэр их олон эмч нарын хүч чадлаар хийсэн тэр имчилгээ маань үр дүнгүй болдог. Тэр нь эргээд улсаа хувь хүндээ эдийн засгийн хувьд болон одоо амь насанд аюул учруулдаг учраас улс их орн болвол улс бүрүүд за ер нь л бол дархлаа дарангуулах юм улсын дарах нь зүг юм байна. Ингээ явж байгаа. Тэгээд энэ утгаараа манай одоо энэ шинэ хуулинд ч гэсэн дархлаа дарангуулах юмыг төр даанаа гэж оруулсан. Тэгэхээр бол энэ нь бол эрхтэн шилжүүлэн суулгах хэмжлэгээний үр дүнгийн одоо 70-80% нь дархлаа дарангуулах юмээс одоо хамаардаг учраас. За би бол ер нь анх эрхтэн шилжүүлэн суулгах хэмжлэгээ хийж эхлэхдээ гэр бүлд хэлдгээс ер нь бол эрхтэн шилжүүлэн суулгах хэмжлэгийг ер нь алга дэлгэм гэж үзэх юм бол мис заслал бол ертөөсөө ганц сөм шүү. Энэ аваад шилжүүлэн суулгах асуудал бол нэг сөм. Үлдсэн алга дэлгэн дээр бол гэр бүлийн тухайн хувь хүний улс орны эдийн засгийн санхүүгийн төрөний оюун санааны одоо хариуцлага ухамсартай байдлыг нөлөөлдөг гэж. За одоо өнөөдөр бол бид нар бол энэ эрхтэн шилжүүлэн суулгах хэмжлэгээний баг 95% нь амьд донор буюу гэр бүлийн гишүүнээс одоо эрхтэн шилжүүлэн суулгах хэмжлэгээ хийгээд байна. За Монгол улсад сүүлийн 10 жил доктортой гошоо эрүүл мэндийн хөгжлийн төвөөс гаргасан мэдээллээр сүүлийн 10 жил болгон даралт ихс хөвчний улмаас тархинд нь цус харуулж байгаа нас бурхан болж байгаа 2000-аас 2500 хүн жил болгон байгаа. Түүнээс гадна ахуйн болон автоврын ослоор жил болгон 450-аас 500 орчим хүн нас урж.
Эдгээр маань бол яг ууландаа бол боломж донор болох болцоотой боловч ихэнх нь өөрсдөө суур өвчтэй байдаг. Нөгөө БЦ вирустэй, сервэтэй, доохтой, тэмбүүтэй эсвэл суур нөгөө илгэний өвчтэй, бөөрийн өвчтэй, цусны өвчтэй хүмүүс байдаг учраас эргээд донор болох магадaltaй айгу цөөхөн байдаг. Тэгээд донор болох магадaltaй боломжтой хүмүүсийг манай Монгол улс даяар бид нар бол илрүүлээд тэрний цөөхөн ердөөсө 0.5% одоо тийм донор болох болцоо гарч ирдэг байхгүй. Тэгээд тэдгээр хүмүүсийн гэр бүлтэй уулзахлаар одоо харамсалтайгаар сүүлийн 2 жил бол донор гараагүй. Сая нэг сарын өмнө нэг амьгуу донор гарч 3 хүнд амьдрал бэлгэлсэн. Тэр хүнийхэн гэр бүлд болон тэр тэнгэрийн оронд байгаа тэр донортой бид нар бас баярлаж залбирах хэрэгтэй. Эмчлүүлэгч нарынхаа өмнөөс баярлалаа гэж дахин хэлэх хэрэгтэй. Тэгээд одоо бид нар өнөөдрийн байдлаар манай алба бол байгуулагдсанаас хойш 15,000 гаруй удаа энэ амьгуу донор илрүүлэх үйл ажиллагаа зохион байгуулад өнөөдрийн байдлаар бодит 32 донороос 75 хүнд амьдралд бэлгэлсэн 170 гаруй хүнд амьдралын чанарыг сайжруулсан юм. Энийг одоо хамгийн хямдхан мөнгө төгрөгөөр бодоод одоо нэг хүн бүгд солонгос улсад очихдаа гэр бүлийнхнээгээ дагуулж очиод онгоцны зардал, хоолны зардал, зочид буудал тэгээд эмнэлэг твтер мис засал хийлгээд сарын эмчилгээний ингээд зардлыг бодглохлоор хамгийн багадаа 250,000 ер нь бол нэг 250-аас 300,000 доллар гарна гэж бодоход бид нар нэг 100,000 долларын зардлаар ингээд болоод үзэхэд сүүлийн 8 жил бид нар бол улсын төсөв болон хувийн pocket out гэдэг нь юу вэ? Тэрээс гарч байгаа карманаас гарах мөнгийг хамгийн багадаа бид нар 45 тэрбум төгрөгөөр хэмнэж өгсөн. Энэ бол гэхдээ энэ бол мөнгөний хэмжээс гол нь биш юм. Энэ бол тухайн тэр амь аврагдсан амьдралын чанар нь сайжирсан 140 гаруй хүний 240 гаруй хүний одоо асуудал байхгүй. Тэр хүмүүс одоо өнөөдөр эрүүл сар бол их орондоо ажиллаж хөдөлмөрлөөд яг ямар тохиолдол гэсэн бэ тасаа. Энд амьгуу донороос эртэн шилжүүлэн суулгасан. Энэ дотроос бол яг 175 хүнд эртний шилжүүлэн суулгасан. Энэний 47-д нь бөөр шилжүүлэн суулгасан. 28 хүнд нь элэг шилжүүлэн суулгасан байна. Түүнээс гадна 170 гаруй хүнд сүрмэс шилжүүлэн суулгах эмчилгээ хийсэн. Иймэрхүү л байгаад байгаа. Яг одоогийн байдлаар ийм статистик байдаг. Одоо яг донор тодорхой донор хүлээж байгаа. Байлгүй яхаа. Гэхдээ мис заслын одоо ийм одоо юу гэдэг чинь нөхцөлтэй шаардлагатай байгаа хүний тоо гэвэл яг одоо хүлээж байгаа хүмүүс. Энэ яг ингээд өнөөдрийн байдлаар Монгол улсад жил болгон харамсал ер нь жилдээ нэг 18 орчим мянган хүн нас урдгийг. Тэгээд тэрэн дотроос бөөр болон элэгний өвчин, зүрхний өвчнөр 8 орчим мянган хүн нас урж байгаа. За тэгээд одоогийн манай хүлээгч жагсаалтанд бол хамгийн бид нар бол хүлээгч жагсаалтанд орох улсуудаа ингээ аваад их юм бол маш олон хүн бүртгэгдэж тэр хүмүүс мань горилго тэгээд ингээд идэг учраас бид нар бол тэднүүдээ бас хязгаарлаж байгаа. Тэгээд одоо нэг 1100 орчим хүн хүлээгч жагсаалтанд байна. Бөөрний нэг 600 орчим хүн, элэгний нэг 450 гаруй хүн, хүүхэд бас нэг 10-20 хүүхэд байна. Гэсэн хэдий чинь сүүлийн 2 жилд нөгөө донорын асуудал, амьгуу донорын асуудал бол нэлээд хүнд байсан. Тэгээд сая нөгөө хамгийн сүүлд нэг сарын өмнө амьгуу донор гарахад бид нөгөө хүлээгч жагсаалтанд байгаа тухайн цусны бүлгийн бөөр болон элэг шилжүүлэн суулгах хэмжлэгэнд байсан хүлээгч жагсаалттай хүмүүсийг дуутгал бол бас нэлээд олон орхон болсон юм л байна. Гэхдээ тэр нөгөө гол нь нөгөө бид нар чинь нөгөө хүн дуутахтаа донорын цусны шинжилгээ хийгээд эдийн засгийн тохиогоор хамгийн ойрхон тохирч байгаа улсуудаас тэрнээс биш тэр яг тэр тухайн бүлэг цусны бүлэгтэй хүмүүст дотор ч 100 гаруй хүн хүлээж байгаа шүү дээ. Тэгэхээр эдгээр бол хамгийн одоо сольж болох болцоотой хүмүүсэл дууддаг. Энийг бол багаараа хамт олноороо манай албатаа нийлээд тэгээд одоо эдийн засгийн тохироог харж байгаа. За энэ бол тохирч юм. Энд бол ямарваа нэгэн арын хаалга одоо хардлага сэрлэг төрүүлэх тийм болцоо байхгүй. Ягаад гэвэл бүгдийг ил тод тухайн гэр бүлүүдийг байлгаж байгаад бид нэр хүмүүсээ сонгодог. Тийм учраас бол энэ бол их хяналтанд байдаг. Тэгээд
иргэд маань бол бас тэр хүлээгч жагсаалтанд бас өөрийгөө хэддугаарт нь жагсаж байна гэдгийг бас тодорхойгоор мэддэг сүүлийн 2 жилийн хугацаанд бол ихэнх хүлээгч жагсаалт маань ингээд хүмүүсийн маань нэрс ингээд дээшлээ явахд гол нь нөгөө эргэтэн шилжүүлэн суулгах хэлгээ нөгөө амьгууд оноос хийгдэхгүй байгаа учраас голцоо бурхны оронд явсан усуудынхаа орон зайд дээшилсэн ийм харамсалтай тав байгаад байгаа. Тэгэхээр би бол боддгоо нөгөө манай бас агуу зохиолч хэлсэн амьдтаа бивийн хайрлаж гэж тийм ээ. Амьдтаа бивийн хайрлах хэрэгтэй. Амьдрал дуусч байгаа үедээ ч бас бивийнхээ хайрлаж болох юм байна гэж би бодож байгаа. Үгс үгээр нэгэнт харамсалтайгаар би ирсэн үнэн явах нь үнэн. Хэзээ нэгэн цагт явах бол бусдын сайн сайхны төлөө бас өөрийгөө зориулдаг байгаа ч тэрийг гэрээс одоо тэрийг карта авдаг ч юм уу тэг гэр бүлдээ хилдэг ч юм. Ингээд ийм байдлаар ингээд монголчууд зөвхөн монголчууд бие биенээ хайрлах хэрэгтэй. Ердөөсөө агуу их үндэстэн гэдгийг бид нар дэлхийд харуулах хэрэгтэй. Монголчууд бол үнэхээр энэ цөөхөлхний мөртлөнгөөс амьдрах чадвар сайтай. Үнэхээр өстой нэг амьдрахын төлөө ингээд үндэстнэрээ тэмцдэг ард түмэн шүү гэж бахарах хэрэгтэй байгаа байхгүй юу? Таныг ингээд энэ асуудлын тухай ярилцах тусам, ярих тусам дэлгэрэнгүй мэдээлэл өгөх тусам энэ ямар цогц асуудал вэ? Ямар олон шат амжилтлага, ямар олон бүтцүүдийн хоорондын харилцаан дээр үүсэх ёстой асуудал вэ? Нөгөө талдаа ёс зүй, тэгээд магадгүй хамгийн чухал нь итгэлцлийн бас асуудлууд бас гарч ирээд байна. Тэгэхээр хамгийн сүүлийн асуулт хоёулынхаас ярилцлагын цаг бас өндөрлөгтэй шигээ дуусах шиг хандж байна. Тэгэхээр сүүлийн үед гарсан одоо энэ хэлэлцүүлэг нийгмийн хэлэлцүүлэг дээр үндэслэж гэсэн харж байгаа ч гэсэндээ та одоо энэ олон нийтэд уриалга байна уу? Ялангуяа бас магадгүй танд хэрвээ одоо энэ хэлэлцэж байгаа энэ хуулийн талаар өөр одоо нэмэлтээр өгөх мэдээлэл байгаа бол энэ сүүлийн 3 минутыг танд үлдээх. Монголчууд бид нар үнэхээр бие биендээ илүү хайр хүндлэл үзүүлдэг. Уулзаад энийгээд мэдлждэг. Биенийгээ сошиал ертөнцөөр дээш доош нь хийдгүү. Зарчимтай, хариуцлагатай хамгийн гол нь хүн чанарын дээдийг одоо үзүүлж чаддаг байгаасаа хамгийн гол нь бие биендээ итгэж чаддаг байгаасаа гэдэг юм. Тэр дундаа монгол хүн эмч нартай, эмнэлгийн ажилчтай илүү их итгэж одоо 90 оны өмнө бол монгол эмч хүний хэлсэн үг баг хууль байлаа шүү дээ. Одоо намайг хүүхэд багт чинь эмчийн хэлсэн үгийг л яг л дагаж тэр зарчмаар нь л байдаг гэсэн. Тэгэхээр бол бие биенийгээ илүү хайрлаж, илүү их биенэндээ итгэж монголчууд бол уужим сайхан сэтгэлтэй ийм хүмүүс байдаг гэж нэг хэлмээр байна. За энэ хуулийн төслийг одоо ингээд хэлцэж байгаа энэ үед ард түмэн бас нэгтэй нэгдэлтэй байж энэ хуулийн төслийг дэмжиж өгч одоо манай эрхэм гишүүд маань энэ хуулийн төслийн ач холбогдолыг ойлгож баталж өгөх нь одоо бас сайн сайхан талаас нь дэмжиж туслаасаа гэж би одоо хүсэж байна. Нэгдүгээр, хоёрдугаарт энэ хүн ам өсөж байна. Одоо үнэхээр өсөж байна Монгол хүн. Гэхдээ сүүлийн 2 жил харамсалтайгаар төрөлд багасчаад байгаа шүү. Гэхдээ залуучууд маань одоо хүн маань саяхан 3.5 сая гэжсэн чинь одоо 2-7 хоногийн хүн ам маань 3.6 сая төрлөө гэх ингээл мэдээлэл гарч ирж байна. Хүн ам нэмэгдэхийн хэрээр өвчлөл нэмэгдээд байна. Энэ дэр төр засаг маань энэ дэр хүн амдаа илүү их анхаарч үндэсний хаан баялгаас тэр дундаа дотоодын нийт бүтээгдэхүүнээс одоо бид нар чинь дотоодын нийт бүтээгдэхүүн 3% нь эрүүл мэндийн салбарт зарцуулж байгаа. Ядаж нэг 6%. Цаашлахын болгон 8% болгоод өгөөч. Тэгэх юм бол эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч ажилчид илүү их урамч зоригтой ажиллаж илүү их хийж чаднаа. Монголчууд бид нар өөрсдөө л итгэх хэрэгтэй. Итгэлээс сэргийх хэрэгтэй. Эмч эмнэлгийн ажилчид ард түмний хооронд ийм сайхан итгэлцэл үүсчээж энэ одоо салбар хүмүүс маань эдгэр сэжгээр өвдөж сүжгээр эдгэрдэг гэдэг шиг бие биендээ сүжгэлж өөртөө сүжгэлж эмч нартаа сүжгэлж ингээд энэ одоо байгаасаа л гэж хүсмээр байна л да. За танд бас бид бүгдийн урилгыг хүлээн авч маш дэлгэрэнгүй
мэдээлэл өгсөн танд маш баярлалаа. Таны энэ хуулийн талаар болон албаны цаашдын ажилд нь өнөөдрөөс өндөр амжилт хүсье. Үзэгчдээ өнөөдрийн дугаар энэ төрөйд өндөрлөж байна. Дараагийн нэвтрүүлгээр уулзтлаа. Түр баяртай. Нийгэм, улс төр, эдийн засаг, цаг үеийн тулгамдсан асуудал, олонний анхаарал татсан чухал үйл явдлууд, түүнийг дорсон сэтгүүл. Бид чухал үйл явдлын эздийг тэмдэгч, харин тэдний байр суурийг тодорхой мэддэг. Тэдний үзэл санаа, үйл хэрэг та бидний амьдралд хэрхэн нөлөөлөх вэ? Энэ бүхнийг хар хайрцаг нөтгөлгөөс хар хайрцаг